За манай компанийн хувьд бол энэ хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлтөө зээлийг бас авсан. Үүгээрээ бол бид нар одоо үйлдвэрлэлийнхаа тоног төхөөрөмжийг шинчлэх, үйлдвэрийнхаа хүчин чадлыг дээшлүүлэх, дээрээс нь чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн одоо тоног төхөөрөмжүүдийг бас авч эхлээд байна. Түүнээс гадна тээврийн хэрэгслээ одоо зориултын хөргөлтийн тээврийн хэрэгслээ шинчлэх юм парк шинжилгээ ажлыг бол хийхээр төлөвлөд одоо судалгааны үе шатандаа явж байна. За мөн одоо шинэ үйлдвэр барихын төслийг бол хэрэгжүүлэхээр байгаа. За энэ төслийн ажил маань одоо эхлээд явж байгаа. Хүнсний хувьсгал одоо хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлтөө тийм бага хүүтэй зээлийг одоо бид нар бас тэр хөтөлбөрт хамрагдсан. Үнэхээр бидний хувьд бол одоо энэ аж ахуйнуудад бол санхүүгийн зардал хамгийн одоо хэцүү асуудал байдаг. Тэгээд энд бол үнэхээр бид нар бас их нааштай үйл ажиллагааг нэгжимжүүлсэн ийм сайн хөтөлбөр болсон байгаа. Бид нар энд бас хамрагдсан байна. Эсвэргүй аж ахуйгаа шинжилсэн байна. Мөн одоо энэ тэжээлийн үйлдвэрлэлийнхаа тоног төхөөрөмжийг шинжилсэн байна. Мөн агуулгах саваа хөтөл барьсан гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө цаг үе олсон маш чухал дэмжлэг байсан. Энэ бол одоо өөрөө ингээд хүнсний хувьсгалтай тодорхой хэмжээний үр дүн гарч байна гэсэн үг байна. Мөнхийн Балар компани маань хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлтөө зээлийг авсан байгаа. За энэ хөнгөлөлтөө зээлийг авснаар бид нар бол үйлдвэртээ өргөтгөлийг барьж мөн одоо дэвшлэг технологиг одоо үйлдвэртээ суурилуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ одоогоор эхлээд манайх одоо үйлдвэртээ засварыг оруулаад одоо өргөтгөлөө явуулаад эхэлсэн байгаа. Хүнсний хувьсгал хөтөлбөр нь бол цагаа олсон мэдээ зарим олон байгууллагуудын бол үнэхээр хүсэж хүлээсэн ийм хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөр маш хурдцтай, амжилттай хэрэгжиж одоо эхлээ бол гараагаа бол зөв гаргасан гэсэн гэж би боддог. Энэний хүрээнд бол манай компани ч гэсэн яг одоо бидний яг энэ тухай цагт яг шаардлагатай байсан санхүүжилтийг олж авч чадсандаа бол бидний ажил бол маш их дэмжлэг болсон байдаг. Манайх энэ хүнсний хувьсгалт нэгдснээрээ одоо за санхүүгийн хувьд болохоор зээл авснараа одоо бараа бүтээгдэхүүнийг тасаллаа бууруулах хүүгийн эдүүдийг авах заримдаа нөөц үүсгэх хэрэг гардаг л да. Хүүгийн материалын нөөцийг бүрдүүлэхэд хүнсний хувьсгалаар олгогдсон зээл бидэнд боломжийг олгосон гэсэн. Хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлттэй засгийн газар, улсын хурал засгийн газрын одоо нэг хөнгөлөлттэй зээлээс санхүүжилт аваад тэгээд тэрүүгээр одоо хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг бид нэр авснараа тухайн үйлдвэрийг ашиглалтанд оруулаад өөрөөр хэлэх юм бол нэг гараар угаадаг байсан хуучны үе одоо Монголд хоцрогдож эхэлж байна гэж ойлгож байна. Хүнсний хувьсгалын хүрээний хөнгөлөлтөө зээлээр бид 3 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа. Тэгээд 6% үетэй 5 жилийн хугацаатай. Тэгээд энэ хөрөнгө оруулалтын зээлийг авснаар бид бол яг үлдсэн хөрөнгө оруулалтуудаа гаццсан байсан одоо ажлуудаа явуулаад тэгээд 6 дугаар сард нээлттэй хийсэн. Тоног төхөөрөмжийн зээлүүдийг татвараас хөнгөлөлцүүлэх гэсэн хүрээнд бидний сая 60 сая төгрөгийн хөнгөлөлт идэллээ. Тухайн үйлдвэр маань одоо ковидын дараа маш хүнд хэцүү байдалд ороод үйлдвэр маань ашиглалтанд ороход одоо хэцүү байдалтай байсан бол одоо хүнсний хувьсгалын хүрээнд гарсан бага хүүтэй ус хугацаатай зээлээс авч одоо богино хугацаанд одоо буюу 2 жилийн хугацаанд Туркийн тоног төхөөрөмжтэй ийм сайхан үйлдвэр маань ашиглалтанд орсон байна.